Сувагтаа эргээ тавтамаар л энэ удаагийн бичлэгээр 6 настай ихэр охидод тохиолдсон Итали, Швейцар, Франц улсуудад дуйлан тарсан болсон явдлыг ярахаар бэлтгэсэн байна. Та нар маань бэлэн бол үндсэн хэрэг рүүгээ шууд орцгоё. Швейцар улсаас энэ удаагийн дугаараа эхэлцгээе. Швейцарын Лозантай ойрхон байрладаг Сан Сулпис гэдэг нэртэй жижигхэн хотод Ирина Лучиди гэх Итали эмэгтэй Филипп Морис гэдэг тамхины олон улсын маш том байгууллагт хуульчийн ажлыг хийдэг. 2003 онд Ирина бизнесийн аяллаар явж байх үеэрээ одоо зурган дээр харагдаж байгаа Матиас Каспер Шеп гэдэг залуутай танилцсан. Матиас гэдэг энэ залуу Канада улсад төрсөн, гэхдээ бол Швейцар иргэншилтэй юм байна. Сан Сулпис гэдэг нэртэй хотод Филипп Морис гээд Иринагийн ажилдаг энэ тамхины олон улсын байгууллагт инженер хийдэг. Ерөнхийдөө нэлийн өндөр боловсралтай англи, франц, герман хэлээр төгс ярьдаг. Тухайн бизнесийн аяллаа үеэр Матиас Иринад шууд таалагдж эхэлсэн. Яагаад вэ гэхээр өндөр нуруутай, спортлог, маш ээлдэг, хөгжилтэй, дээрээс нь шар үстэй учраас Иринагийн бүр яг хайж явсан тайпны одоо тэр залуу байсан. Ирина бол энэ аяллаа үеэр мөрөөдлийн ханхуугээ оллоо гэж маш аз жаргалтай байсан. Ажлынхаа аяллаас Матиас болон Ирина хоёр Сан Сулпист буцаж ирээд үүний дараа бүх цагийг хамтдаа өнгөрөөдөг болсон. Ирина, Матиа хоёр аль нь бие биендээ хүчтэй дурласан. Тун удалгүй Ирина Матиас жирэмсэн болсон гэдэг талаараа хэлэхэд Матиас энэ мэдээг яагаад ч юм бэ мэдэхгүй, гэхдээ нэлээд хүүтэн хөндөй байдалтай хүлээж авсан. Шалтгаан нь Иринатай хоёулахнаа хамтдаа байхыг хүсдэг. Иринаг ямар нэгэн бусад хүмүүст алдахыг огт хүсдэггүй. Тийм учраас одоо хүүхдүүд гараад ирвэл надтай айгүй бага цагийг өнгөрөөн битээр хамтдаа байж чадахгүй гэдэг айдсаасаа болоод жоохон гонигтай байсан. За гэхдээ мэдээж хэрэг Матиас болон Ирина хоёр үүрэг хариуцлагаа ухамсарлаад Итали улсад 2004 оны 7 сард маш гайхалтай үзэсгэлэнтэй хурим хийсэн. Ингээд 3 сарын дараа буюу 2004 оны 10 сарын 7-ны өдөр Швейцар улсын Сан Сулпис хотод Алесиа болон Ливия гэх маш үзэсгэлэнтэй хоёр ихэр охиноо үлгийдэн авсан. За гэхдээ гаднаасаа харахад бол Матиас болон Иринагийн гэр бүл маш аз жаргалтай, мөнгө төгрөгөөр дутаагүй, баян чинэлэг айл нь өндөр боловсралтай сайн ажил хийдэг. Гэхдээ гэр бүл дотор хаалганы цаана маш олон болж бүтггүй зүйл өгнөж байсан. Хамгийн гол асуудал бол Матиасын зан характер токсик байдал Ирина болон хоёр охинд нь дарамт болж эхэлсэн. За ингээд хоёр охин 6-наас хүртэл Ирина аль болох Матиасын арга ивийг олж засаж авах гэж эсвэл хүслээр нь байх гэж оролддог байсан боловч үнэхээр төсвөр төвчээр нь алдагдсан. Ер нь Матиасын хамгийн хэцүү зам бол гэртээ охид болон эхнэрээ байнга командалж заавар өгдөг. Яг өөрсдийнх нь цэрэг шиг харцдаг. Гэрийнхэн хөргөч болон хан бусад эсгүүд дээр битүү юм наагаад бичээд дүрм зохиоцсон. Энэ дүрмийг л юусоо даахгүй бол тэр гэрт маш их хэрүүл болдог. Матиас охтууд болон эхнэртэй хитэн цагаас гэрэл асаах уу? Хаалгаа яаж онгойлгож яаж хаах уу? Телевизээ хитэн цагтаас авах уу? Ширээн дээрээ яаж сууж хооллох уу? Ширээн дээр хитэн цагт сууж болохгүй вэ гэд бүх деталь юм болгоныг зааж ихэр охтуудаа адилхан хувцас өмсгөхөөр маш их ууралдаг. Ирина ижлэгэн аймс өмсгүүл бүр тэрнээс нь болж хэдэн өдөр хэрүүл болдог байсан гэж байгаа. За энэ асуудлыг Ирина бүр төсвөрлөхөө болоод хэд хэдэн удаа Матиас гэр бүлийн мэрэгжлийн сэтгэл зүйчдэр, сэтгэл засалчдаар очиё гэж гуйсан боловч Матиас үгүй ямар ч хэрэггүй гэд ерөөсөө зөвшөөрдөггүй байсан. 2010 онд буюу Алесиа Ливия хоёр 6 настай байхад Иринагийн төсвөр төвчээр нь барагдаж Матиасын энэ удирддаг, команддаг зан характераас нь залхаад салах шийдвэрийг гаргаад энэ талаар Матиаст хэлэхэд Иринагийн өөрөөс нь нэлээд олон жил гуйсан нэг хүсэлтийг нь биелүүлэхээр болдог. Тэр бол гэр бүлийн сэтгэл зүйчдэр очиж уулзъя гэдэг зүйл байсан. Гэхдээ сэтгэл зүйчтэй уулзсан эхний уулзалт нь ерөөсөө Матиаст таалагдаагүй. Тийм учраас сэтгэл зүйчээс солих хүсэлт гаргаад сольсныхан дараач очиж уулзаагүй. Тийм учраас энэ хоёр бол салахаар шийдээд ингээд гэр бүлээ цуцлуулсан. Салалт бол Матиаст маш хүнд туссан. Хоёр охиноосоо тусдаа амьдарч чадахгүй гэд өвдөг сүгдөөд
Иринагаас уйлаад маш их гуйсан боловч Ирина бол ерөөсөө шийдвэрээсээ буцаагүй. Ингээд 2010 оноос эхлээд Ирина болон Матиас хоёр тусдаа амьдарч эхлэн охид болох Ливия, Алесиа хоёр ээжтэйгээ амьдарч байсан тухайн байрандаа үлдэж, харин Матиас тэдэнтэй арай жоохон ойрхон түрээсийн байр хайж тэндээ ганцаараа амьдарч эхлэн 70 хоногт нэг удаа охидтойгоо уулзах боломжтой, 14 хоногт нэг удаа амралтын өдрүүдээр хамтдаа байх боломжтой. Иринатай ийм тохиролцоо хийсэн боловч Матиас 7 хоногт илүү олон удаа уулзах гэж байнга гуйдаг байсан. Гэхдээ Ирина бол энийг нь хаяа зөвшөөрдөггүй. Охтуудын хувьд бол 2010 онд эцэг эхийн салахад 6 настай байсан. Тэгээд аавдаа маш их хайртай. Охтод нь ч гэсэндээ ер нь эцэг эхийн салт маш хүн дээр нөлөөлсөн. Тэгээд аавтайгаа уулзах өдрийг бол Ливия, Алесиа хоёр тэсийн адан хүлээдэг байсан. Ирина болон Матиас хоёр тусдаа амьдарч эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тэгэхээр 2011 оны 1 сарын 28-ны өдөр 5 дахь өдөр байсан. Энэ амралтын өдрүүдийг Алесиа болон Ливия хоёр аавтайгаа хамтдаа түүний гэрт нь өнгөрүүлэх ёстой байсан. Тэм учраас Матиас Иринагийн гэрлөө очиод 2 охиноо аваад өөрийнхөө амьдардаг байшин дээр авчирсан. 1 сарын 29-ны өдөр буюу хагас санд Матиасын гэрт Алесиа, Ливия хоёр охин аавтайгаа энгийн тайван өдрийг өнгөрүүлсэн. За энэ өдөр Ирина охтуудтайгаа ярихаар Матиасын утас руу залах гээд Матиас охтуудтайгаа яриулаад юу хийж байгаагаа тайлбарласан. За ингээд хагас санд Иринад нэг мессеж ирсэн. Тэр дуудлагын дараа Матиас хэлэхдээ бүтэн сайнны шөнө охтууд манайд хонож болох уу? Би нэгдгийн өглөө эрт охтуудаас сургуулаас нь хоцроохгүй аваачаад өгч чаднаа гэж Иринагаас гуйсан. За тэгээд Ирина бол охтуудыгаа аавтайгаа илүү их цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй гэж бодоод бүтэн сайнны шөнө Алесиа, Ливия хоёр аавынхаа гэрт дахиад нэг хонож болно гэдгийг зөвшөөрсөн юм байна лээ. За маргааш өдөр нь буюу одоо 2011 оны 1 сарын 30-ны өдөр бүтэн сайнд уламжлалт ёсоор Ирина охтуудтайгаа ярихаар Матиасын утас руу бас залгасан, мессеж үлдээсэн. Гэхдээ бүтэн сайнд нь Матиас утсандаа ерөөсөй хариулахгүй байсан. Санаанд авсан учраас Ирина машинаа аваад Матиасын амьдардаг түрээсэлдэг байшин руу очиход байшинд нь хинж байгаагүй, дээрээс нь байшингийнх нь гадаа машин нь байгаагүй. Дугаарыг эхэнд хэлсэн Ирина бол хуульч эмэгтэй. За энэ үйл явдал болсон даруйд шууд цагдаагийн газар очсон. Цагдаа нар охтуудыг нь 24 цаг хүлээх шаардлагатай гэсэн учраас гэрлүүгээ буцаад явсан. Гэртээ очиод одоо гэр бүл болон найзуудтайгаа энэ талаар ярилцахад бүгдээрээ Иринаг ер нь тайвшруулсан. За Матиас бол маш хариуцлагатай. Дээрээс нь Швейцар хүн учраас хүүхдүүдэд бол муу зүйл хийхгүй чи тайван байж болно хүлээ гэж хэлсэн. Нэг өдөр өнгөрсөн бүтэн сайнны туршид Ирина охидтойгоо ерөөсөө ярьж чадаагүй, Матиагаас ямар ч мэдээ ирээгүй, нэгдгийн өглөө болсон. Охтууд сургууль дээрээ ирээгүй. За ингээд Ирина бол маш их айж эхэлсэн. Дээрээс нь Матиасаас ямар ч сураг чимээ байхгүй. Цагдаагийн газар очиод эргэн хайж өгөөж алга болсон гэдэг мэдүүлгийг өгөөд ингээд Швейцарт албан ёсоор Матиас, Ливия, Алесиа гурвыг эргэн хайж эхэлсэн. Швейцарт цагдаа нар энэ гурвыг хайж байх хооронд Матиас охтуудтайгаа яг хаана юу хийж явсныг ярилцгаая. Бүтэн сайнны өдөр буюу 1 сарын 30-нд Матиас 17 цаг 4 минутанд охтуудаа аваад Франц болон Швейцарын хэлээр гарсан тогтоосон. Маргааш өдөр нь буюу 1 сарын 31-ний өдөр нэгтгэхэд өглөөний 8 цаг 44 минутанд Францын хурдны замаар явж өнгөрсөн. Үүний дараа 12 цаг 30 минутанд Марсилияд ирээд данснасаа 7500 евро бэлнээр авч явсан. Матиас одоо энэ Марсилия гээд газар ирээд ATM-ээс мөнгө авч явах үеийнх нь бичлэг үлдсэн байлээ. Би одоо дэлгэцэн дээр зургийг нь энд харуулж байна. За ингээд күртэг өмсцэн нүдний шилтэй 2 охиноо миний бодлоор машиндаа үлдээсэн байсан юм шиг байгаа. Яг энэ өдрөө буюу 1 сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутанд Матиас Марсилия гээд энэ хотоос усан онгоцны 3 билет худалдаж авсан. Тухайн усан онгоц нь Францын Корсе гэдэг нэртэй арал дээр Проприано гэдэг нэртэй хотод очиж зогсолт хийх ёстой байсан. За энэ хотын талаар ярилцгаая. Проприано хот бол анх Ирина болон Матиас хоёр уулзж эхлээд удаагүй байхдаа аяллаар явсан жижигхэн далайн эргийн хот. Энэ хотод байхдаа Ирина жирэмсэн болсон юм байна. Тэм учраас Матиасын хувьд бол энэ хот нэлийн гүн гүнзгий утга санаатай.
Матиас хоёр охинтойгоо хамт усан онгоцонд суусан. За нэг өрөөнд ороод гуруулаа хамт байсан. Яг тухайн өрөөнийх нь өөдөөс харсан хаалганы бас нэгэн зорчигч хоёр охиныг айгүй тод анзаарсан гэсэн хувцас болон ямар шүү байдалтай явж ирснийг нэлийн сайн цагдаа нарт тайлбарлаж өгсөн. 1 сарын 31-ний орой энэ усан онгоцон дотор байсан хүмүүсээс ер нь нэлийн хэдэн хүмүүс Алеся болон Ливия хоёрын хувцсыг нэлийн анзаарсан, харсан байсан. Тэгээд ээжийнх нь хэлсэнтэй хувцс нь яг таарч исэн учраас 31-ний орой охтууд бол усан онгоцон дээр байсан гэдг нь нотлогдсон. Маргааш өглөө нь буюу 2 сарын 1-ний өдөр Францын Корсе арлын Проприано гэдэг нэртэй хотод усан онгоц ирж зогсоход хоёр охин автагаа усан онгоцоос бууж байхыг нь ажилчид харсан. За ерөнхийдөө би бас нэг юм тайлбарлах ингээд өвөл усан онгоцны аялал айгүй бага өвчлөлөгчтэй байдаг. Ер нь баг байхгүй шахуутай адилхан учраас тэр усан онгоцон дээр байсан хүмүүс тэр гурыг онцолж айгүй их анзаарсан гэсэн. Яа тэгэхээр хоёр охин нь хоёулаа ингээд шавшаар үстэй, маш хөөрхөн ихэр, тийм учраас олон хүний анхаарлыг татсан байсан. Өглөөний 6 цаг 30 минутанд усан онгоцноос буугаад машинаа авчаад нэг эмэгтэй хүнтэй юм яриан зогсож байхыг нь бас анзаарсан гэсэн. Тэгэхээр яг тэр эмэгтэй хүн хэн байсныг бол мэдэхгүй магадгүй Матиасын таньдаг найз нь юм уу эсвэл танихгүй хүн зогсоогоод юм ярьсан байж болно. Өглөөний 9 цагт колонк дээр очиж машинда бензин хийсэн. Яг энэ бензин колонкны супермаркет руу нэг охинтойгоо орж ирээд зогсож исэн. Тэгээ тэр охин нь штэж ихэр авъя гэж ааваасаа гуйхад Матиас хоёрыг авчгаа ихччин машинд байгаа штэ гэж хэлээд хоёр штэж ихэр авчаад гараа явсан. За энийг бол колонкийн ажил нь нэлээд тод санаж байгаа. Дээрээс нь энэ хотод нэг настай эмэгтэй гудамжинд явж агаад маш хөөрхөн шар устай хоёр ихэр охиныг харсан. Энэ бол Матиас хоёр охинтойгоо гудамжинд явж таарсан. Тухайн өдрөө буюу 2 сарын 1-ний өдөр Матиас хоёр охиноо аваад энэ арлын нөгөө захад байдаг Бастия гэдэг нэртэй хот руу машинаараа явсан. Ингээд оройн 9 цаг гэхэд энэ хотод ирээд Талоне гэдэг өөр нэгэн хот руу явах усан онгоцны нэг билет авсан. Усан онгоцонд ганцаараа суугаад 2 сарын 2-ны өглөө 7 цаг 30 минутанд Талоне гэдэг Францын хотод усан онгоцноос буугаад өөрийнхөө машиныг аваад ингээд машинтайгаа 9 цаг 30 минутанд нэгэн камерын бичлэгт өртөхдөө машин дотор нь хоёр охин байхгүй байгаа нь харагддаг. Проприано гэдэг нэртэй хотоос хөдөлж яваад Бастияд очих хооронд хоёр охиноо хаана үлдээсийг мэдэхгүй. Гэхдээ хоёр охин нь бол Матиастай хамтдаа усан онгоцон суугаагүй. За Талоне гэдэг хотод бол ирээгүй. Тэгэхээр хоёр охин яг хаач чваа гэдэг асуултад эндээс гарч ирж байгаа. За энэ хооронд буюу аль хэдийнэ Швейцарт 3 хоногийн туршид Алеся, Ливия хоёрыг автаа намд хайж байх хооронд Иринагийн гэрт нэгэн загтал ирдэг. Энэ загтал дээр германаар Матиас Иринад загтал бичсэн байсан. Захиан дээр бол би чамгүйгээр амьдарч чадахгүй. Би чамайг маш их санаж байна. Гэхдээ хитрхи оройтсон гэж бичсэн байсан. Тухайн цагтл Франц улсын Марсельягаас ирсэн гэдгийг цагдаа нар хараад Интерпол руу мэдэгдэж олон улсад Матиасыг хайж эхэлсэн. Дээрээс нь түүний гэрт нь нэгжлэг хийж үзэхэд гэрээс нь 2 сэжигтэй зүйл олцсон. Хамгийн ихнийх нь галтгооныхон ширээн дээр маш жижигхэн 2 аяга байсан. Тухайн 2 аяга бохир. За гэхдээ эвгүй үнэртэй. Иринагийн таамагласнаар бол тухайн 2 аяганд хор хийсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа. Яагаад вэ гэхээр Матиас гэртээ бол маш цэвэрхэн амьдардаг. Ширээн дээрээ зүгээр бохир аяга үлдэх хэрэггүй тийм дэг жаягтай амьдардаг гэж Ирина тайлбарлсан. Тэм учраас Матиасын гэрт цагдаа нар нэгжлэг хийж байх үеэрээ 2 чиндаам нь байхгүй байгааг анзаардаг. 2 чиндаамаа машинда хийж авч яваад 2 охиноо нуух гэж ашигласан байхаа гэж цагдаа нар таамагласан. За харин энэ хооронд 2 сарын 2-ны өдөр Матиас Франц улсын Марселья гэдэг далайн айргийн Бомтын энэ хотоос машинаараа Италийн Наполи гэдэг хот руу явсан. Тэгээ Италийн Наполи бол Марсельягаас бүр маш хол баг бүтэн өдөр зарцуулагдана очих гэж 2 сарын 3-ны өдөр буюу 1 өдрийн дараа Итали улсын Наполи хотод Матиас нэгэн ресторанд ороод пицца захиалж идсэн. Энэ рестораны ханан дээр байсан нэгэн жаазтай зураг Матиасын анхаарлыг татсан. Тэр зурган дээр байгаа эмэгтэйг Матиас өөрийнх нь их нэртэй маш адилхан юмаа гэж рестораны эзэнд хэлээд тэр зургийг худалдаж авмаар байна гэж
гуйсан. Рестораны эзэн үнэ хэлэхэд Матиас худалдаж аваагүй орхичоод пиццагаа идээд рестораны эзэндээ 2-3 юм ярьж агаад гарсан. Тухайн рестораны эзэн цагдаа нарт байцаалт өгөхдөө нэг зүйлийг хэлсэн. Тэр өдөр бол Матиас маш аз жаргалтай, ер нь ингээд айгүй юм баяр баясгаландаа явж исэн гэдгийг онцолсон. За охтуудаа яг хаана үлдээсэн болоод энэ хүн одоо ийм амар аз жаргалтай явж исэн мэдэхгүй. Цаашаага юу тохиолдсон талаар ярилцгаая. 2 сарын 3-ны өдөр пиццаны газраас гараад Матиас Италийн Бари гэдэг нэртэй хот руу явсан. Энэ хотод ирээд Швейцар руу Иринагийн гэрлүү буюу X одоо эхнэрийнхээ гэрлүү 8 ширхэг шууд явуулсан. 7 дотор нь мөнгө байсан. Нийтдээ 4400 евро. За тэгэхээр нөгөө Марсельягаас анх 31-ний өдөр гарахдаа 7500 евро картнаас авсан гэж би танад хэлсэн. Тэгээд тэрнээс үлдсэн 4400 Швейцар руу явуулсан байна. За манайхаа Ирина руу илгээсэн 8 дахь цагтл нь бол аимшигтай. Тэгээд хүний санаанд орохооргүй зүйл бичсэн. Энэ цагтлыг нь бол Швейцарын цагдаа нар олон нийтэд дэлгээгүй, онлайнаас бол олох боломжгүй. Гэхдээ зарим нэгэн нийтлэлүүд дээрсэн яг чухал дэсэн юмыг нь уншиж үгэй. За ингээд энэ 8 дахь цагтл дээрээ Матиас Иринад хэлэхдээ охтыг би аль хэдийнэ алсан. Гэхдээ 50 бай. Тэд зовоогүй өгсөн. Харин одоо тэд 50 газар амар амгалан нойрсож байгаа. Би охидтойгоо хамт үхмээр байсан ч тэгээгүй. Гэхдээ харин одоо миний ээлж ямар ч л байсан чи тэднийг ахиж хизээж харж чадахгүй. Ийм захаа хүлээж аавна гэдэг бол ер нь ямар ч хүний хувьд бүр ингээд шоконд ормоор аимшигтай зүйл. Иринагийн хувьд бол хар дарсан зүуд болж хуурсан. 2 сарын 3-ны өдөр Матиас энэ цагтлуудыг Бари хотоос явуулж дууссаныхаа дараа машиндаа суугаад Барита нэлээд ойрхон Черньола гэдэг нэртэй тосгон руу явсан. Энэ тосгоны галт тэрэгний буудлын дээр машинаа үлдээгээд оройн 10 цаг 45 минутанд галт тэрэг ирэх үед урдуур нь өсөж орж амиа хорлсон. Италийн цагдаа нар энэ Швейцар дугаартай машины эзэн амиа хорлсон залуу яг ямар учиртай хүн байсныг нь хэндээ угаасаа ойлгоогүй. За гэхдээ Швейцараас мэдээ ирсэн учраас яг хэргийн гол учрыг ойлгож эхэлсэн. Матиасын галт тэрэгний буудлын гадаа үлдээсэн машин дотор нэгжлэг хийж үзэхэд тэр машинаас 100 евро гарч ирсэн. Дээрээс нь шинжилгээгээр энэ машины арын багаажнаас 2 охины шүлсний дээж олцсон. Тэгэхээр охтуудыг яагаад арын багаажиндээ хийсэн бэ гэдг нь айгүй сонир. Матиасын машинаас 100 евро олцсон. 7500 еврог Марсельягаас анх гарахдаа авсан ирнэ. Яагаад ийм цөөхөн мөнгөтэй үлдсэн бол гэдгийг айгүй их гайхсан. 4400 еврог Швейцар руу явуулсан. Гэтэ 3000 евро яг хаачсан байж болох уу? Хинд үлдээсэн байж болох уу? Тэр мөнгөөр яг юу хийсэн байж болох уу? Дээрээс нь охтууд яг хаачсан бэ? Тэр хоёр чиндаан бас хаачж юу гэдэг асуудалд цагдаа нарт үлдсэн. Гэтэ Швейцарын цагдаа энэ хэрэг дээр маш хариуцлагагүй ажилласан юм шиг надад санагдсан. Хэдийгээр одоо Франц болон Итали, Швейцар гэд 3 улсыг дамнасан гэмт хэрэг болж хуурсан ч гэсэндээ 3 улсын цагдаа нар хамтраад ямар нэгэн байдлаар охтыг олоход анхаарлаа төвлөрүүлж болох байсан боловч тухайн илгээсэн захианд анхаарал хандуулад за Ливия болон Алеси хоёр бол одоо нас барсан байна гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүлээдсэн. Тийм учраас ихэр охтын ээж Ирина өөрийн гэсэн одоо хувийн мөрдөгч бүр хөсөлж авсан. Матиасын явсан газрууд болон уулзсан хүмүүс бүх зүйлийг эхнээс нь шалгаж эхэлсэн. За үүнээс гадна өөрийнхөө ахтаа нийлээд Матиасын охтуудтай явсан бүх газраар маршрут гаргаад явж эхэлсэн. Тухайн маршрутыг дагаад явж байх хооронд бол Ирина юуг ойлгосон бэ гэхээр Матиас өмнө гэр бүлээрээ очиж байсан бүх газруудаараа охтуудтайгаа хамтдаа явсан гэдгийг нь ойлгосон. За гэхдээ энэ бол амжилтгүй болсон. Тухайн явсан газруудыг дагаад ээж нь охтуудыгаа хайж явсан боловч ямар ч уул мөр сэжигтэй зүйл олж илрүүлж чадаагүй. Матиас Женевийн нууранд 4 жижиг дунд хэмжээтэй завтай байна. Энэ завуудад Ирина бол цагдаа нарыг шалгалт хийж өгөөч гэж хүссэн. Тэм учраас өнөрч нохоо болон бусад багийг гаргаад зайв тус спорт шинжилгээ хийхэд охтуудаас ямар ч уул мөрсөжтэй зүйл гарч ирээгүй. Гэхдээ Матиасын хувийн ноутбукн дээрээс нь маш аимшигтай зүйл олцсон юм байна лээ. Тэр нь яг 1 сарын 28-ны өдөр охтуудаа
ээжийнх нь гэрээс авахаас нэг өдрийн өмнө буюу 1 сарын 27-ны өдөр Google дээрээс хэрхэн хор бэлтгэхээ, хаанаас хор худалдаа авах вэ гэдэг хайлтуудыг нэлээд олон удаа хийсэн. Дээрээс нь завин аяллаа үн болон маршрут хайсан байсан. Тэгэхээр аль хэдийнэ октоудаа очиж авахдаа бүх зүйлээ төлөвлөсөн байсан гэсэн үг. Ирина 2011 оны 2 сард буюу одоо Матиас амиа хорлсноос хэдхэн өдрийн дараа Матиасын гэрийн дэлгүүрийг цагдаа нараас гуйсаар агаад авсан. За ингээд гэрт нь ороод юу ч үлдээхгүй булан тохой бүрийг шалгаж үтсэн. Октоудаас нь ямар нэгэн уул мөр захидал юу үлдсэн байж болох уу гэж бодоод ингэж явж аваад гэрийнх нь хогийн савнаас фэйсбүүкээ устгах гэсэн базаад хайцсан цаас уулцсан. Хамгийн сүүлд Матиасын гэрийнхаа үүдэнд үлдээсэн нэгэн гутал нь битүү шавраар дүүрсэн байсан. Ер нь бол Матиас маш цэвэрч өхөндөөд шавартай гутлаа яагаад тэнд үлдээснийг бол жоохон гайхсан. Ямар нэгэн газар очиж юм нуусан юм шиг санагдсан гэсэн Иринад. Гэхдээ цагдаа нар бол энэ шавартай гутлыг юусаа авч хэлэлцээгүй. Швейцарын цагдаагийн газар Алеся болон Ливиа хоёр охины алга болсон хэрэг дээр Европын бусад томоохон улсуудад энэ хэргийн талаар маш их мэдээллийг түгээсэн учраас цагдаагийн газарт олон хүмүүс Алеся Ливиа хоёрыг харсан, хаана байгааг нь мэднэ гэж дуудлага өгдөг байсан. 2012 онд буюу Ливиа Алеся хоёр алга болсноос 1 жилийн дараа Швейцарын цагдаагийн газарт нэгэн эрэгтэй хүн маш чухал мэдээллийг өгдөг. Энэ бол Барселон хотын нэгэн зочид буудлын нэг давхарт Ливиаг хүмүүстэй явж байхыг нь хараад зураг дарсан гэдэг зүйл байсан. Мэдээж хэрэг Швейцарын цагдаагийн газар яаралтай Испани улсын Барселон хот руу нисэж очиод тухайн охины байршлыг нь илрүүлж чадсан. За ингээд тэр охинтой уулзахаар очиход охин Ливиатай маш адилхан, гэхдээ Ливиа биш байсан. 2014 онд Итали улсын алга болсон хүмүүсийг ярилцдаг нэвтрүүлгийн үеэр нэгэн эрэгтэй хүн Ливиа болон Алеся хоёр хурамч Канада руу явах паспорт хийлгээд за тэр паспортныхын зургийг би дарсан хүн байна. Би хаашаа аль хот руу явсныг нь мэднэ гэж хэлсэн. Энэ нэвтрүүлгийн дараа нэгэн сэтгүүлч Канада улс руу очиж Алеся болон Ливиа хоёр охиныг хаахаар явдаг. Тэнд очиод Канадын томоохон телевиз, сэтгүүл болон сонингийн газруудтай хамтарч Алеся Ливиа хоёрын түүхийг хуваалцаж харсан хүн байвал холбогдно гэж мэдээлэл тарааж эхэлсэн. За гэхдээ Канадын цагдаагийн газраас энэ хэрэг дээр хамтарч ажиллаж чадахгүй гэдгийг хэлсэн. Яагаад вэ гэхээр Италийн цагдаагийн газар албан ёсоор хүсэлт явуулсан тохиолдолд энэ хэргийг нээж албан ёсоор Алеся болон Ливиа хоёрыг Канадад ирэн хайж болно гэдэг зүйлийг ярьсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь Италийн цагдаагийн газраас бол Канада руу хүсэлт явуулаагүй. Тийм учраас тухайн сэтгүүлчийн ажил талаар болж дээрээс нь Алеся болон Ливиа хоёрыг харсан үзсэн гэсэн хүн ерөөсөө гарч ирээгүй юм байна лээ Канадаас. Өнөөдрийн хүртэл Алеся болон Ливиа хоёр охиноос ямар ч сураг ажиг гараагүй, алдаагүй байгаа. Матиас огтоо хөнөөсөн ч бай, нуусан ч бай, өөр хүмүүст өгсөн ч бай. Яг яагаад ийм шийдвэр гарах болсон, яагаад амиа хорлох болсон юм бэ гэдгийг яри. Ямар нэгэн шалтгаан байх ёстой. За ингээд 1 сарын 28-ны өдөр буюу октоудаа Иринагийн гэрээс очиж авдаг өдөр аль хэдийнэ энэ бүх зүйлийг төлөвлөчихсөн байсан. Өмнөх өдөр нь буюу 1 сарын 27-ны өдөр Матиас өглөөс ирээд имэйлээр шалгах үедээ Иринагийн хуульчаас нь салалттай холбоотой хамгийн сүүлийн бичиг баримтуудыг хүлээж авсан байсан. Энэ бичиг баримтуудыг хараад Матиас ерөнхийдөө Ирина болон хоёр охиноо үрд алдаж байгаа юм байна. Би ингээд ганцаараа амьдрах юм байна. Хизээж бид нар буцаж нэлж чадахгүй нь гэдэг тэр уур хилэн айдсаасаа болоод сэтгэл санаагаар унаж дээрээс нь Иринаг үзэн ядаж Иринаг хорлох, өвтгөх, шаналгах ямар нэгэн зүйл хиймээр санагдсан. Тэгэхээр хоёр тийм хөөрхөн ихэр охтуудынх нь амьдрал хувь тавилан зүгээр л нэг өшөө авах зэвсэг болж хувирсан. Тэгэхээр ямар тэнийг эрэгтэй хүн байсан бэ? Ямар муухай аав гэж хэлэхэд бол хэцүү хүн байсан бэ гэдгийг эндээс харж болно. Жишээ нь Матиас үнэхээр амьдралд нь дутсан юу ч байгаагүй. Дэлхийн хамгийн баян, хамгийн аюулгүй оронд хоёр ихэр охинтой хангалттай мөнгөтэй, сайн ажилтай, бүр 4 завтай ингээд бүх юм байсан. Бүр хэлэх муу үг алга ингээд хүүхдтэй холбоотой хэрэг болсон явдал бол маш эмзэг байдаг. Тэгээ хүүхдэд муу зүйл хийж байгаа хүн бол
ер нь аратан амтан хүртэл үр зуулцгаа хамгаалдаг гэдэг үг байдаг штэ. Өөрийг нь хайсан эхнэрээсээ өшөөгөө авахын тулд ихэр охтой хүнөөсөн гэдэг бол аимшигтай. Яагаад гэвэл тэр салалт дээрээс нь Матиасын буруу байсан штэ. Яг үнэндээ яагаад вэ гэхээр Матиастай хамт амьдрахад хоёр охин дарамтан дор байсан. Эхнэр нь дарамтан дор байсан. Хөрөгчөн дээрээ хийх зүйлсийн жагсаал, хийж болох зүйлсийн жагсаал гэдээ бүр ингээд жагсаагаа бичсэн. Зурагтаа хідэн цагаас асаах уу, гэрлээ хідэн цагаас асаах уу, юу өмсөх үү гэд бүх химийг нь заадаг, ширээн дээрээ яаж суухыг нь хүртэл заадаг. Тийм болохоор тэр гэр бүлд хичнээн цэвэрчдэг журамтай байсан ч гэсэндээ өөр хүүхэд ихнэр нь амар амгалан тайван ая тухтай байвал тэр гэр бүл ер нь ямар ч байсан яах вэ? Энэ асуудлаа шийдээ, болгоё бүтээгээд сэтгэл зүйч дээр ихнэр нь очие гэж 6 жил асуусан байхад Матиас ерөөсөө байнга хүлээн зөвшөөрөхгүй өөрийнхөө бүх зүйлийг хийдэг байсан. Тэгээ маш их хувиа хичээсэн хүн гэдгийг нь бас эндээс харж болно. Ливи Алеси хоёр насанд хүрээд ер нь ямар шоу байдалтай харагдаж болох вэ гэдэг нэг юм зураглал гаргасан байна. Бас юмыг яаж мэдэх үү? Маш олон хүмүүсийн таамагладгаар хаа нэгэн газар амьд мэд явж иж магадгүй. Тийм учраас хэрвээ та нар ямар нэгэн байдлаар Европ, Аз, Америк хаанч байсан иймэрхүү царайтай хүн харвал бас бодоод явж байгаараа бас юмыг яаж мэдэх үү? За ингээд энэ удаагийн дугаараас та нарт ямархуу сэтгэгдэл төрөв, юу гэж бодож чинь, яг юу болсон юм шиг байна. Доор комент хэсэгт заавал сэтгэгдлээ хуваалцаарай гэж хүсье. За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөө. Сувгтайгаа хамт байдаг бүх сонсогчдод баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Суугаад хэмжээд subscribe хийхээ битгий мартаарай.